14-өөс ирж байгаа юм дээ. Тэгэхээр нэг систем үеэрээ 원래 멍청을 친다 만나고 쓰게 이제 멍청 자도 할 없잖아. мөнгөчөөр өгшөөсөн бол итгэхэд байгаа гэсэн чинь бороочихгүй. 10-аас дэвчиж байна. Гэхдээ нэг газар алдаа нэг газар хаж байгаа. 여기나서 다시 За. 제일 Яач вэ? Иш авчаад авах гэж. 그리든다 왔어. Хадаж та. Энэ хоёрыг Бидээс яг гурван мөнгөчөөр өгш юу гэж юм? өгсөн байна гэж. За. Энэ өөрчлөлтөө хөлөөд яасан цаанаас. бидлэг 100 өгсөн гэж санагдаа. Тэнд градус гэж. 100 өгсөн санагдаа. одоо одоо 이때는 네 오치로에네. 이렇게 힘주고. 이렇게 힘주고. 이렇게 허렁고 그래서 보고 있는 뭔가 하이린 문제 먹고 하이린 문제 좋다. 이길에서 홀존지 дахмуудаа хүлээж авч та бүхний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Би жоохон хугацаа алдсан. Би баасан бас ихлэ яриа хэлсэн. Бид нар чинь бас төрийн сан гэдэг юмд мөнгө шаардсан. Тэндээс юм тойруулж авдаг нэг ачисттэй болсон. Доорлог ном уншаад 150 гэсэн чинь тэгээд сангийн хугацааг тушаагаад нэг авдаг. За тэр яг бидний шинэ технологи журмд нийцэх гэж байгаа юм. Тэгээд таахын хөдөлгөөн бол дахин талархъя. Шинэ онд эрүүлэг хаз жаргалтай, ордуудаа настай, улам өндөр олон ач зээл нартай хэрэгэрөө. Тэгээд хууль зүйн үндсийн төв гэдэг байгууллага засгийн газрын тогтоолоор хууль зүйн үндэсний хүрээлэн гэж нэртэй болсон. Өгөөд бид хууль зүйн үндэсний академи гэдэг асуудал явсаар байгаа хүрээлэн гэж нэртэй болж байна. Сая 10 цагт би огцорсон байгаа. Шинэ захиралтай болсон. Хууль зүйн дотоод хэргийн газрын дараа маягийн залуу ирж байгаа. Тэгтээ бас болоогүй. Хөтөлбөрийн хуулиар тушаал дээр ажил хүлээлцэх хугацааг бичээд хүлээлцэх өгснээ дараа ажиллах ёстой. Яамны тушаал буруу байл гэдгийг хэлсэн. Тэгтээ 3 сарын 1-ний ням гаргийн хөдөл ажиллаа. Өнөө тэр бол энэ үр байцгааж ийгээд ийм ажил болж байна. Тэгээд хууль зүйн зүйл төв та бүхэнд стикклээд урсгалын зүйл гарцуулчих гэж бодож байгаа. Энэ өнөөдөр хэвлээс гарсан. Ардчилсан их зүйл төсгөл миний сүүлийн үед тавьсан илтгэх бицүүгүүд эмгтгэл. Чимэд өгшийн 2 номоос санаа авч хийсэн. Тэгээд энэс нэг нь үндсэн хуультай холбоотойг нь англиар шилжилтийн үедээ холбоотойг нь бас ингээд англиар тус ном болгоод гаргацсан байна. Энэ хоёр та нарт очихгүй. Яг л та нарт энэ нэг 5 ном болчих гээд байна. Чимэд өгч таяр 2 номыг би нэг өгч байгаа байхгүй 3. Тэгээ 3. Хэцүүлэхгүй хайж байгаа учраас дотроо үсэн юм шиг. Чимэд шинэ жилийн открыттэй. Сар шинэ чимэд өгшт. Тэрнаа. 맞아요. За. 알라. Очиж гисэн би боддог ба. Цэрэнбат. Ягаад зөв авах гэж ингэ зовоолаа яг. Ингээс нар минь нэг авчих байх зовж ирээ. Хашир хөө нараа авсахгүй. Усаар ишээ.
За нэрийг бичсэн байгаа мó. Нэр бичсэн. Нэр бичсэн байгаа байна. Одоох. Ахмадаараа би авчихсан. Ариун сар манай шинэ үсгийн багш шиг болох шүү дээ. Тэр ах энэ ах гэж дуудаад. Манай шинэ үсгийн өнөөл өгч шиг. За. Чойжаа хоо. Чойжаас нь Нэг нэг юм багш тоо. сайн доо. Ахмадын зүйлээр огцрог үзтээ, хэвээр үзтээ. Өөрөөр хэлбэл хайшларын зам хүчээр наа. Жилдээ ахмадын зүйлийг барааг нь харж байгаа шүү дээ. За. Чи юу? Санхүүгийн хүн. За. Чөндөрж байна. Манай теле студийн хүндэт ажилтаа. Намтай чи. Жанерасыг байгуулахад би нэг комиссонд ороход хамбал ам хүлээл гэж өгөхөд газар шүрэг саад өгөх шүү дээ. Гурван хатаг. Чи төшөө. За. Чи өдөр тань өгөлч. Нара. Я та. Сан байна уу? Яг яаралцсан баха. Хагаа гэж. За. Би түүнээс цаан сайн хэмнээ нэрмийн зүйлээ. Андалнаас уусоо. Тэр хогон жил хөлж хүрсэлж жоо. Манай мситөө хогон жил. Südöylüdür. Minut bin liraya koy. Монтер дүүсэн хөөе. Цагаан сарын шинэ нэг үйл явц 4 өдөр үргэлж шигтэй. 4 өдөр тасагнаад автраа өглөө ирж эндээ бас болох уу? Аа? Түнгээд өнөөдөр дараагийн авчаад хилээрээ гэж хэлий. Тэгээд онц тэмдэглэх юм бол энэ жил 2 он солиотын зайтай бас хүрээлэнгийн удирдлага шинжлэгдэж эхэлж байна. Биднүүд ингээд одоо сууч хараалал хийсгэн юм шүү дээ. Гэхдээ бид нэг энэ төвийн хамт ажилтны хэвээр үлдэх нь гарцаагүй учраас хөгжүүл бидний ор дотны харилцаа бэхжих болтугай гэж нандрыг. Ийм их талж байгаа хавуултарч надаа. Дэлхийн шилдэг арчны тоонд орно үстэй. Сая арчи. Тэр англи гадаад юмнаас сайд хөөх юм тийм ээ. Гадаад орнод согцоод үжихэд хүмүүс чинь лам орсон. Бүр ялах. Хаяа хөстэй хүүхэн гэдэг үгс чинь.
нам үргэлж нэгдүгээр би согтуу та согтуу байна. Хоёрдугаар энэ бүжгийн хөгжимч байсан ш. Манай улсын төрийн дуул байна. Гуравдугаар би эмэгтэй хүн биш лам. Тэр төрийн дуул гэдэг нь гоё байна. Бүжгийн хөгжим биш ээ. Төрийн дуул. Нөө их хурд хууль хэлж байгаа нэг нөхөр орж ирээд их сүрхий яасан. Гэсэн чинь гээ наа хууль хэлж эхлэегүй байна. Дараагийн гэсэн чинь дуу болсон шүү дээ. Хадгалж ирсэн. За. Эцэг баяр намаа. Хайртны юу лээ. Нэрийн чинь сайхан болгосон шүү дээ. Сайжин хор төр хор. Энийг гоож. Синда өсөлтөн байна уу? Зарим хап болоо. Суур их цаа иргэн бол эвээ гэсэн. Өлтөг урсан хүн яах. Би шодрог хэлсэн өлтөг урчлаа. Сэргийл яаж мэдээ? Хээс огтоо. Сэргийлч огтоо хоёулаа яаж мэдээ? Миний үед сэргийлэх гайгүй байсан. Нөхөрөндөө шээ. Нөхөрөндөө тоорондоо ч байгаа шархуу гэсэн чинь. Хаарч явжсэн хоёулаа ахгүй гэсэн. Хоёулаа сохтой. Ганцхан зэрэг. Ганцхан хоорондоо хоёр харагдах байхгүй. Хоорондоо ч гарч гэсэн чинь хоёулаа ахгүй нөө. Нэг согтуу замын цагтаа жолоочийг зогсоод үнэртүүлсэн байна. Юу ба? Юм гарахгүй байхгүй. Чи уусан байх хэвээр. Яваагүй. Үдирч тэр хараа байгалаа. Бодлоо шүү. Ажилчлаа шүү. 6 оноос хойш өөр даалгаврыг биелүүлж ажиллаж ирсэн. Тэр хүнтэйгээ хамт энэ байна. Энэ сайтай хүндэрч явдаг. Энэ хүн бол одоо их сайн хүндээ нөхдөд. Тэгээ яг сүүлийн 15 6 жилийн өмнө би Монголын баруун хязгаараас зөө хойд хязгаар хүртэл ажиллахдаа 18 сая 18 ангид намаараа мэддэг үзэрханы дарагтаа ажиллаж ирсэн. Тэр усуудаа зэрэгцүүлээд үсгэд миний ажил амьдрал хавар тохиолдсон сайд байгаа юм. Энийг юу гэж хэлэх гэж байхлээр Монгол улсад 1996 оны 8 сарын 6-нд амхан төвлөрсөн яамны сайдаар бас тэгээд Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга давхар хавшгаар ингэж томилогдож иржсэн. 8 сарын 6-нд намайг тоож ажилд авч анхны тушаалыг дээр 3 давхар байшин гаргасан байсан тэгээд би энэ дэрнээс нэгтгэл байсан байна л да. Ингээд тэрнээс хойш ингээд ажилласан зүгээр ганц нэг юм манай хуулчид манай ахын тул мэдхгүй байх. Монгол улсын шүүн таслахын хуулийн байгууллагууд даалгараа хувийн өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй өөрийн гэсэн орон байлаа. Машин унаад явах машин техник суугаад хантаад авах адны үйлдэл явах бүх техник хэрэгсэн. Өөр доор хаашил өглөө зэрэг иргэнэ хэргийн хавтас гихтэл 100 дэш 50 мянгаар хийлгээд бүх орон нутагт тараажсэн шүү дээ. Тэгэхээр тэрнийг одоо өнөөдөр мэдээд ингээд хэлэхгүй энэ байхгүй хаа гэж юм бодож. Тэгээд тэрнээс ингэж ажилласан. Тэрийг өсөр ажил хийх хэрэг цагаар өнөөдрийн энэ хийж байгаа энэ ажил бол анх суурин тавигдсан сургалтын төвөглөлийн жоохон баасан дээр Монголын өсгөл зөвлөлтийн тавраны 3 давхарт байсан. Тэгээ сүүлд тэр хүн энэ төр орон байрыг бэлдэж өгөх гэж улсын архивын газар энэ үндэсний паркт хоёроор гурваар гөрөө авч одоогийн баян балиг дараа одоо энэ усуудыг анх байрлал суурилж ингэж ажилласан хүн. Тэр үеэс одоо хүртэл энэ тэр үндэсний өсрийг ажил хийх хэрэгтэй. Энийг аваад явж байгаа учраас их
сайхан байна. Энэ баригдсан энэ 5 давхар барилга бол энэ хүний нэртэй, төртэй холбоотой өрдөн төсөлтөд чихэн сонсогдох ийм сайхан зүйл байгаа юм. Тэгээд зүгээр ингээд ажиглаж явах нэг шинэ архитектийн болгохоос авч хөөцөлтөө тэгээд өнөөдөр ямарсан суурьтай гөрөөлөн болгож өгöd үндсэн ажил руугаа явах юм шиг байна. Тэгэхээр энэнийг бол одоо бид нэр бас залгаас болоод хүмүүсүүдтэй хэлж анхны тэр хүний байгуулж өгсөн, босгож өгсөн санаачсан тэр зүйлийг сайн сайхан аваа яваасаа гэж хэлж байна. Ийм учраас бид ахмадууд өглөө сайдтай хайртай шүү. Захиралтай хайртай шүү. Бид тэр ямар дарга байна уу, ямар сайд байна уу, ямар албан тушаалтай байна уу, хаа очиж явах юух нь хамаагүй. Бид энэ хүний жив амарсана гэдгийнхаа төлөө хаана явсанд мэндтэй устаа мэндийн хацаатай явъя. Ингээд сайдынхаа цаашдын ажилд нэг уран бүтээлийг үсээд эрүүлэг гурталсан. Бас бие бодож яваараа. Их цаг гаргаж одоо эдгээр шилдэг хацаатай хэлээд хайртай шүү гэдэг ингээд одоо өнөөдрийн энэ цайлга бол одоо энэ царцаанд гэж байгаа багсган гэж байгаа энд бол энэ албаныхаа цайлганд дэргэж байгаа сэтгэлийнхаа мэлэл болгож бас эдээ удааныхаа дээжээ бидэрт гаргаж ирж өгч яана гэдэг чинь аав ээжтэй ах нартай эгч нартай хайртайгийн шинж өөр ажилд өмцөө ажилд өшлөө шүү та нар ажлаа сайн хийгээрэй сайн суугаарай сайн байж байгаарай гэсэн дохоо гэж ойлгоо. Ингээ сайдаас хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж ерөөл бүгдээ тэхүү. Тэгээд сүүлд сайдтай замаар нэг 6 татварчаад авчаадаад гэр бүл хөрх хөвгтэй нэг зүйлээд ингээд ийм хүн байсан юм шүү гэдэг ингээд ярьж. Шүүд төвшөлдөр их том ажил хийж байгаа 20 бот. 4 бот ном гаргасан тэрний мөнгөөр 20 бот ном хийгээд 4 сард ингээд 6 сард өөдрөөс гарчих байх. Судалгааны ажил үргэлжилдэг гэсэн үг тийм. Тийм байсан баггүй. Энэ цаасан шилбэр юм уу нэг юм шиг юм дээр үз. Энэ солонгосод бүрчлээ. Энэ рэчүү гойсаа мэдэн эдэн очоо юг. Надад туулгал өгнөс авчихсан зүйлүүд. Өнөөдөр ярихгүй. Хаана очих нь хамаагүй шүү дээ. Миний үндсэн ажил үнцүүлэн цэц. Энэ бол хавсар цэц. Тэгээ намайг олон ажилтайг ингээд харж үзэж намд хэсэг чөлөөлж байна. Тарган уучраас тур гэж. Эндээ 600 мянга авдаг гэсэн тэрийг баял хидэж гин гэж. Тэгээд анхаад бидээ ахаар тавин зүг гэж ажилласан. Өгшөөр хэрхэн үтгэе ярилцаад өснө лидер. Өөжөө аажуу. Охон нэг зүйл хиймээ гэж байгаа. Энэгээр ажиллана шүү дээ. Энэгээр ажиллана. Би танд ажиллана. Таа хүмүүс ажиллаж байгаа. Энэ юм дээ. Зэрэлдээ зохион байгуулах. Яг ямар манай сая байж байгаа юм чи бидний шинэ ажил өөрчлөлтөөр болсон шинэ ажил дээр очив. Энэ яг одоо байсан ажлын залуучуудад хүлээлгэж өгдөг сайхан юм залуучуудад үзүүлдэг. Тэгээд бид сайн хэлсэн. Бид нар яах юм байхгүй. Төмөөрөө нэг аль биш. Нэг энгийн сайхан хөөж хөөрөөд цагаагаараа хүлээж байгаа. Нэг сайхан нар салхин төмөөрөө гартгаж өгч тийм аа. Тэ одоо бол яарад үнэ маргааш тэгнэ хэрэггүй. Сайхан дулаар зөв сайн газар байж байгаа нэг эцгөө хээр гарч байгаа готлоо тайлцгаа хувцаа тааж байгаа харцаагаа чанаа хуучаа хөөрө зовлон жаргалаар тэгж яригнаад ингээд ажил төрлөө. Өнөөдөр бол одоо бид нэр энэ яа нэг юм байна уу гэдэг ингээд яаж одоо ажил төрлөختөө цагаасаа болж ийм юм байна. Тийм үү? Тэг ёо. Зүгтээ. Хайрын боловсрол гэдэг. Өөрөө энд уурсч байна. 5-1 лав яваад өглөө. Саур чадлаас үүсгэн. Юу хэлдэг. Ама. Дуусчих шигтэй.
20 төрний хэлдэг 20 ботгийн гол зохиогч нь Шажин Батгой шүү. Олон бүтээсэн. Тэгээд сайн хүмүүсээс манай шийдвэр үүсгэлэн улаан байшин дэс. Энэ 2004 онд орж ирсэн. Богино хугацаанд маш их ах мод болсон байна. Удаа олон жилийн төвхтэй байна. Олон жилийн төвхтэй. Ахмадын зөвлөлийн дарга нь энэ охин. За мөхөө шүү дээ. Сэ сам оноо Тэр баараа. Энэ өнөөдөр өдрөөс гарсан шинэ. мод ус хасаад Энэ живэд өгшөөртэй. Солон байшаатад хажууд соёл урлагийн байшаатад тэгээ соёл урлагийнханд дэмжлэг үзүүлэе гэж сони хэмжээ бахан ярилцсан байна. Солон байрд бол одоохондоо шутлан асуудал тавиагүй хүмүүс ханд өгөөгөө ханддаг насаас нэгээгүй чэстишээ хүмүүс хандаагүй. Соёл урлагийн хандхад манай хууль зүйн төв нэлээд дээгүүр асуудал оролцсон. Оролцохдоо хоёр компьютер өгсөн. 486 хэрэгжилжсэн хуучин гэхдээ чадлага аягүй солонгосоос өгсөн. Гэхдээ солонгосын миний хувийн найз манад надад компьютер биелүүлэхээр байгууллага дээрээ хүмүүст байх юм билгсэн байна. Тэр албаст ханьдаг биш үү хувийн биелэг найзсан. Тэрээс хоёрыг өгөөд. Тэгсэн манай залуучууд очиж тэр нэгийг 500 үлдээд өгсөн юм. Хоёр сая төгрөг болчихсон. Тэгээ сая нэг хандвийн өргөлийн дуулал гэж концерт тоглосон та тэр дааг ирсэн. Өргөлийн дуулал дээр очиж тоглосон. Оролцсон энэ филармоны заалын ихгүй бодогч. Засгийн газар гээд иргэд засгийн газар 200 сая, иргэд 150 гаруй сая, тэгээд 300 400 сая филармоны хөгжим ховцтойгоо их сайхан тусчих. Тэгээд идэвхтэй оролцсон байгууллагууд гэдэгт манайхыг тооцоод манай байгууллага ийм юу гэсэн. Өргөмжлөл. Тэрийг би эхлээд зориод үүдэн тавьсан. Бүгдээр хараг гэж. Хүмүүсийн нүдэнд орог гэж. Тэгээ тэрийг өрөөндөө нэг өдөр байлгаад гэртээ авчид тавьсан. Тэгээ байгууллагаас 2 3 юм авсны нэг нь тэр. Дараа энэ тэнд дурсамж бичихгүй, ном бичихгүй үзүүлэл 2 3 юм үзүүлэх гэж байна. Шинэ жилийн намайг хонда гайгүй өдөрдөг ч гэнэ нэг шинэ жилийн нарийн багт. Ихтэй хүүхдүүдэд сайхан сэтгэл юм ингээд байж байгаа юм бол тэгээ тууц. Тэрийг аваа хадгалцаа явуулчихсан. Тэрийг дараа энд ирж байгаа энэний өрлөг зураг авахудаад хадгалах гэсэн. 97-д нэгдсэн үндэсний байгууллага Монголын менежментийн холбооны хэлээд сайн менежменттэй 5 байгууллага шагнад 2 дугаар өнд 200 амт ихэд орж ирсэн. Бас нэг сайн менежмент газар Монгол бичгээр бичиж ийм шарыг өгсөн баггүй. Тэрийн дараа нь яманд үлдээсэн чинь цэрэн дөрж өөрөд байх юм би гойсон. Наад өгч. Яг ч үгүй хөвдөө. Айгуу нүүц суугаад танаа хайнаа гэж. Би хот сайд тогтож шинэ тэр ийм боломжийн маягийн тийм том шилэн шкаф хийсэн баггүй. Адны хүмүүсийн өгсөн биелгийг хадгалдаг. Одоо авилгалаа яаж яахгүй. Байгууллага дээр тавьж яахгүй. Ховд өгсөн ч гэсэн тавьсан баггүй. Тэгээд би байсан дараа дээр тэгээд алга болсон байл. Бүгд тийм өгсөн миний дурсгал биш тийм үү? Гадны өгсөн байж ивэл зүгээр. Тэгээд тийм нэг даав байдаг байхгүй. Тэр даавга өөртөө авсан. Тэрний нэг нь бол 1 сая төгрөг өгдлээ гэдэг. Тэр юм 400 цаас байгаа. Тэрийг би бас доор тавиад, дээр тавиад хадгалсан байгаа. Дурсгал тавиад. Тэр юу бол байгууллагаараа нэг удаа очиж юу энэ 3-ын нэгийг үзэж болно. Тэр 3-ын нэг нь филармоны симфони, жаз хөгжим, орой хорон чуулга. Энэ 3-ын нэгийг үзэж болно гэж тийм юу тавьсан. Тэгэхээр бид очиж үзье. Тэгэхээр та бүхнийг урьж байна. Бүгдээрээ очиж үзье. Гэхдээ би юу бодсон гэвэл 9 сарын 18-ны бодоогүй шүү дээ. 9 сарын 18-ны орой 16 цагаас 18 цагаас үзьегээд урьдчилаад тэрний даваас хөргөж юм байж жандсан наруу хавьсдаг байл уучлаа ярьчихэд байна. Энэ мөрөө улын хоорын чуулга бол жоохон жижиг хэмжээтэй. Манай нэрмжтэй. Тэгээ 300-ны судалтай бид нэг
чихэж 100-ийн цаад 200-ийн тэд нар борлуулна эсвэл бид хөдөлж яваад хүмүүс үзүүлэх гэсэн хүмүүстэй үзүүлэх. Ийм арга хэмжээ болох юм байна. Айгуу баяртай болох зүгээр. Ер нь бол энэ яг бид нар оны өмнөөс мэдчихсэн. Тийм яриа, тийм бодлого, тийм байгааг мэдчихсэн. Тийм учраас энэ очроо хайхтар гүнд тусаар яруу захирал хүн тусаар бодож. Гэхдээ тэргүй одоо ямаа мэдчих, ямаа хийж байгаа, одоо хийдэг ажилтаа баашаа хийгээд төлөвлөсөн нэг тийм асуудал биш юм. Зүгээр энэ байгууллага бол яг хүнд байх гэж бодож байна. Өдөө байтай аваад явах хүн Монгол байгаа ч юм уу мэдэх байна. Тэгээд энэ шинэ дамжуулсан залуу одоо дэмкэмота гэж хэлж байгаа биш. Тэгээд энэ бол хуулийн төв байгууллагатай харьцтай, олон шүүгч прокураттай харьцтай. За тэгээд яам босоод газруудтай харьцтай. Энэ бол тийм амар ажил биш шүү. Тийм шинэ ажил. Энэ сургалтын ажил, ялангуяа хуульчдын сургалт гэж хэлсэн шүү. Шүүгчийг сургах, прокурорыг сургах, мөрөгчийг сургахад бол агуу хүнд ажил. За тэгэхээр. За гэж шийдлээ авах. Тэгээд дээрээс шилжээ үнийг гэрэл тусаад ирэх. Шилээ. За. Ва, гаргараа. За хэл. За гарлаа. За. Хэд тоолж байгаа 1 5 7 9 гэж байна. 1 2 3. Буруу тоолчлаа дахиад. За. 1 5 7 9. За.